сайн байцгаана уу? Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За өнөөдөр бид хэд болохоор Улаанбаатар явах замд байрладаг Saturn Extreme Mongolia руу явж байна. За тэнд юу байна? Яаж хөгжүүлж болох нь вэ? Очиж үзчихье. За төмөрхөн 3 шар пост өнгөрөөд очноо. За өнөөдөр болохоор гэр бүлээрээ явж байгаа. Бүгдээрээ очиод тэнд байгаа бүх тоглоомоор тоглож үзэх зорилготой байна. Цагийг 6-аар өнгөрүүлэх бас нэг дарахны хөгжилтэй газар байгаа шүү. За хонгор орох замд пост өнгөрөөд малын удмын сан гэдэг газрын хажуу талын тойргоор эргээд за тэрөөдөөс малын удмын сан харагдаж байгаа. За энд баруун гар дэше эргээд 700 м яваад уулын ингэр дээр байрлаж байна. За манай гэр бүл анх удаа энд очиж үзэж байна. Өвлийн улиралд маш хөвгөлтэй байдаг гэд бөөн зураг, бөөн бичлэг үзэж байсан. Даанч очиж чадаагүй. За ингээд хүрээд ирлээ дээ. Одоогоор ийм харагдаж байна. Өвөл бол өстой битүү машин, бүр машинаар хашаа боссон юм шиг байж байдаг гэсэн. За тэгсэн чинь юм сонирхолтой газар ирсэн. Бүгдээр орж үзтгээ. За манай хоёр охин бичлэгэндээ бэлдээд сурчсан. Сайн уу гэд яваад орлоо. За энэ тэнгэрдээ өөрөөсөө юм утаснууд л яваад байна. Энэгээр л дүүжлэгдээл нисэх юм шиг байна шүү дээ. За өнөөдрийн цаг агаар маш гоё байна. Гэхдээ жоохон салхитай, жоохон өндөрлөг хэсэг болохоор жоохон салхитай байсан. За хүрээд ирсэн чинь энд нэг юм гоё талбай байсан. За тэгсэн чинь энэ талбай дээр харагдаж байгаа нь манай болохоор уралдааны картинг машин. За энэ машинуудыг унаад л энэ зам дээр уралдах юм байна шүү дээ. Хүүхдүүдэд зориулсан машин бас байдаг. Тэрийг нь хоёр хүүхдтэй унуулад томчууд нь том машиныг унах юм байна. За зарим нь удирдлагатай, зарим нь бас өөрөө явдаг байд юм байна. За миний охин удирдлагатай машиныг унаад явсан. За цаанаас нь ананаас өөрөө ундаг машиныг унж гарч ирээд авчих гэж өгж байна да. Ой. Бас хөвгөлтэй гоё байсан шүү. За том машинуудыг унахаар бүр сонирхолтой байхах гэж бодож байна. Тэгсэн чинь миний охины машиных нь нэг юм болох байсан. Oh no. За тийм болохоор өөр машин унцгаая. Тэгэхэд би задлах гарсан. За томчууд нь болохоор яг өөрсдөө тэр унж явдаг картинг машин авнаад энэ зам дээгүүр нь уралдах боломжтой байд юм байна лээ. За аав нэг машин дээр суугаад, анаа нэг машин дээр суугаад уралдахаар бэлдсэн. За энэ машин нь болохоор бензинээр ажилладаг. Ерөнхийдөө яг машины бүтцтэй адилхан. За энэ хүүхд чинь анаа дээрээ сууж уралдана гин шүү дээ. За Saturn Extreme Mongolia төв маань болохоор төрөл бүрийн гоё экстрем сонирхолтой юм зүйлүүдийг явуулдаг. Үйл ажиллагааг үзүүлдэг. Үзүүлээд бас жил гарan болсон байгаа хаа. За унаад эхэллээ. Хүүхд нь араас нь явлаа. Анаа дүү хоёр явж байна. За ер нь бол гоё хурдан явуулаад уралдуул их сонирхолтой юм байна лээ. Анаа дүүг аваад яваад бол зүгээр жаргаж байна дөө сайх. Би бичлэгээгээд үлдчих юм бах та. Гэхдээ би сууж үзнэ. За машинаас уралдаж өгсөн. За тэгсэн чинь энэ охиныгоо суuna гэсэн чинь аав нь чадах юм уу гэдэг агаад хөлнөлж яахын хүрэхгүй байсныг тооцол урагшаа сууж агаад миний охин чинь унж чадсан. За тань уралдаж өгч байгаа юм да. За энэ хөө Saturn Extreme Mongolia төв нь болохоор цасны мотоцикл байдаг юм байна. Өвөл ундаг. Агаарын бөмбөлөг байдаг. Бүр том агаарын бөмбөлгүүд дархан даяар тойрч болдог. Бас уяатаагаар нисч болдог юм байна лээ. За агаарын дугуй байна. Уралдааны картинг машин байна. За zip line-аар явдаг шулмын шүүхэр хоёр байна. За paintball буюу байлдааны хэсэг байдаг. Өвөл болохоор бас хийлдэг зөөлөн чарга уралцдаг. Шаргаар цоолж явдаг юм гоё хөвгөлтэй газар байсан. За ээж нь бас машин унаад дэрхэж өгсөн. Хурдан явахаар өстө үнэхээр гоё юм билээ. Цаанаасаа нэг гоё огшоод. Кулэс шүү. Гоёсэн. За одоо болцгоё. Дараагийн хэсэг нь болохоор
энэ гоё барилгын 2 давхарлуун гараад 3 давхарлуун нөлөө гараад агарын дугуй унахаар болж байгаамаа. За жаахан салхитай байсан өндөр дээр гараад жоохон хөтөн байсан. Энд чинь за тэр дугуйг унаад тэр цаад уулын ингэр хүртэл явах юм байлээ шүү дээ. За миний охин бол яагаад унж чадахгүй. Энэ бас тодорхой хэмжээний өндөртөө байж ич суух юм байлээ. Тэгжсэн чи дугуй маань ууршаа ганцаараа яваад гсөө. Тэгсэн залуу маань ингээд очиод аваад ирдэг. За энэ дугуун дээрээ суугаад өөртөө ингээд сайн бэхлэгээ зүгээд дээрээс нь бас тогтоогоод дуунан мөн гэж айлтгүй юм байлээ. Бэхлэгээ маш сайн батбах байсан. За тэр цаад ингэрт хүрээд дугуйтаа буцаад ирнэ гэсэн үг. Нэгэн зэрэг 2 хүн ингээд унж явж байна. Зя ингээд унаад яваад өглөө манай хөгч чинь зүгээр. Яав нараас нь явлаа. Нөө ихлэ жоохон эвгүй юм байна лээ дээ. Видэ минимум охин дараад. Газраас ирээд бичлэг хийж байна. Дээрээс ирж байгаа хүмүүс нь ингэж харагдаж байна. Анаа нь буцаад дуугаа унаад ирсэн. Тэгсэн чинь аав нь айгаад болсон доо. Цаатлын бууланд хүрээд аав нь буцаж дуугаа унж ирээгүй. За өөдөөс нь салхилж ийсэн болохоор хөөрхөж явах эвгүүлээсэн. Тэгтээ их сонирхолтой юм байлээ шүү. За яг энэ үеэр жоохон тэнгэр бүрхээд салхитай сэрүүхэн л байсан. За давхиж өглөө дөө манай хөгч. За эмээ нас дуунсан. Дэлигаад явж өглөө. За бидрийг ингээд ирээд тоглож явах үеэр хотоос бас нэг 2 гэр бүл ирээд бид нартай цуг бараг өдрийг өнгөрөөсөн дөө. За ингээ агаар дээгүр дуунаад 2 тийшээгээ явж байгаамаа. Их сонирхолтой байна лээ шүү. Унана гэж айлтгүй суугаарай. Аста бомбайр байна манай. За тэгээд хүмүүс ээлжлээл бүгдээрээ дуунаад сунаад энэ 2 ман дараад байсан. Дарахаар энэ бэхлэгийн ярьсан дотор сууж улмаар мэл шүү. Өвөл бол бүр их гоё хөвгчлөлтэй байдаг гэсэн. Өвөл бас энэ дууг ажиллаж идэг. За нэг хотоос ирсэн бараг цуг өдрийг өнгөрөөсөн гэр бүл маань энд байна. За дээшээгээ гараад 3 давхарлуугаа гараад zip line-аар явна гэсэн. За одоо та нарт хөвгчлөлтэй юм харуулъя. Тэрэн шулмын шүүр. За тэгээд энэ дээр суугаад шулан болоод явж өгөн шүү дээ. Манай охин эхлээд айсан. Сүүлдээ тэгээд зориг оруулаад бэхлэгээ бол маш сайн юм лээ. Өөрөө л айхгүй бол гайгүй дээ. За энэ zip line нь бас сонирхолтой. Нэг хүн шулмынхаа шүүрийг унаад явхад цаанаас нь зам дээгүүр нь шүхэр нь наашаа хурж ирж байгаа. За би шүхрээ уннаа. Шүхрээ унаад нөгөө талын бууланд очиод шулам нэрнэ. За манай шуламж жаах аймхаа шулам байсан. Тэ хөөрхөн байгаа зү. Шуламын шүүр байхтай яг үү. За би шүхртэй явлаа. Вау! Ой шүү. За манай нөхөр доор зогсож байгаад намайг бас хэрхэн бууж ирж байгааг бичиж байгаа. За ихтэй сонирхолтой байсан. За ингээд энэ хүн хүлээгээд авчихна. За би бас бичлэгээ хийчихсэн явж байгаамаа. Билээ саргнуулаад хөвгчлөлтэй явчихсан. Манай охин жоохон айсан, шулмын шүүрэн дээр суугаад жоохон айсан гэсэн. За бид буцаад рүүгээ очие. За энд нэг шулам явж байна, энд нэг шүхэр явж байна. За бүгдээрээ нэг сууж үзчихээ санаа амарч байгаа юм л да. Ер нь бол. За шулмын шүүр маань буцаагаад эзнээ авахаар нисэж явна да. За энэ цаана байгаа юм юу гэж бодож байна? Paintball байлдааны хэсэг. За энд хүмүүс мэргэжлийн хувцас өмсөөд, мэргэжлийн буу бариад, будгаар шүүрчдэг тийм буунууд бариад баг болоод 2 талаасаа бүр байлддаг гэдэг тоо. Тэгсэн чинь хэтэрхий жоохон хүүхдүүд бас боломжгүй бууд харж байгаа хүчтэй ондог гэсэн болохоор бид
бодож агаад зүгээр буугүйгээр бас байлдахаар шийдсэн. 2 охинтойгоо байлднаа. За энэ бол нэг хөвгөлтэй юм байна. За та пион. Оо тутара пион. Нуудаарай. Ой тэр ханаас гараад ирв. Пион. Оо оногдчихлоо. За бид гурав хэсэг тоглосон байгаа. За яг мэрэгжлийн хувцсыг өмсөөд гомчуудаараа ч юм уу гэр бүлүүдэрээ эсрэг баг болоод буугийн бариад өмсгөлийн өмсөөд тоглохоор өстой хөвгчлээ юм байлээ шүү. Энийг явандаа бүр том олон нуугдах зэгтэй гоё болгоно гэж байна лээ. За өвөл болохоор нөгөө хийлдэг зөөлөн чарга талбайн голд нь байрлаад тойрсон тасны мотоцикл яваад нэрхэрийг хавьж бүр гоё л гэсэн гоё цэвэр агаарт гарч ирж гэр бүлээрээ тоглож цагийг зугаатаа өнгөрүүлээрээ. За бид гурав ч ихтэй хэсэг байлцсан одоо. Өгдгөө хүмүүс байлээ бид гурав ч ихтэй буудуулаад гүгээл байгаа юм чаа. За ингээд дуусаад нөгөө гурав маань ядраад болсон. За малын удмын сан. За энэгээр тэнцтэй гоё хонь бэлчээд манай гурав очиж хонь үзэхээр явсан. Анаа бүр нэг хураг байрж үзүүлсэн гэсэн. За манай гурав ингээд хэсэг тоглоод ирсэн. За энэ газар маань болохоор Сатурн Экстрем Монголиа гэдэг Тархуул аймгийн Хонгор суманд байрлаж байна. Хотоос болохоор наашаага 206 км-ийн зайд байрлана. За дархнаас бол ойрхон тий Хонгор сум ороогүй байхад хажуугаар нь ажиллаж байгаамаа. За тэгээд хүүхэд бас болохгүй гэсэн болохоор нэг буу авч байгаад бүгдээр ямар ч гэсэн буудаж үзэхээр шийдсэн. Уул нь манай хоёр гэр бүл маань нийлээд сайхан байлдъя гэдгийгсэн чинь эрэгтэйчүүд маань айгаад эмэгтэйчүүдийг өвтөгч байх гэд хайрлаад байсан. Ийм бололоо болсон байгаа. За очиж буудаж үзнэ. Ер нь яа тийм бэ? Юмхүү хүчтэй буудд юм байна. Дараагийн удаа ирэхэд шууд зөрөгтэйгээр хоорондоо байлдаж болохоор юм байна уу? Зэрэгээр туршил төр хийхээр нэг буу авсан. Нэг буу 50 сумтай 50 сумаараа буудаж үзэхээр болж байгаа юм. За тэгээд өнгөнгийн будаг гардаг сумтай пейнт бол шүү дээ тийм ээ. За манайхан тэгээд бүгд буудаж үзэж санаа намарч байгаа юм да. За манай одоогийн туршилтын байвал тэр байна. Ой нэг гараар ингэж буудна нэ. За энэ дугуун дээр байгаа энэ будагнууд чинь бодолтой бүгдээрээ байлдаж буудсараад юм өнгөтэй болсон юм шиг байл шүү дээ. Ийм өнгөнгийн будаг гардаг юм лээ. Гол нь 2 машин тавьчихсан. Тэр хоёр маань бас 0 будаг болсон мөлий. Олон хүн зугаатаа тоглож л байгаа юм байна лээ шүү. Та нар төсөөлөд үзтээ бүр яг ингээд хүүхдүүд нь биш томчууд ингээд баг болоо жинхнээсээ ингээд буугаар байдалтай би бинийг буудаад оноод нөгөө хэрч дүүнэн кайфтай байгаа үстэй тий. За эмэгтэйчүүд юугаараа тутах вэ бас буудаж үзэн шүү дээ. Зогсол мөцөлтэй харчих л та. Ой яа. Пшон. Гоё шүү. Өвөл ирүүл бүр гоё юм шиг байна. Энэ ирэх өвөл заавал ирнэ. За тэгээ гайхамшигт агаарын бөмбөлөг маань болохоор уяд болон 1200 м-ийн өндөрт нисдэг тийм боломжтой гэсэн. Бөмбөлгөө унахын тулд урдчлан заавал захиалга өгнө. Цаг агаарын байдлыг харна. Цаг агаарын байдал тогтун байх юм бол захиалга өгөөд нэг хүний 400,000 төгрөгөөр нислэг хийдэг. За Сатурн Экстрем Монголиа гэдэг хуудасаар н ороод та бүхэн хаагур бичлэг хийсэн ямар бөмбөлөг нислэгийг харж үзэж болно шүү. Агаарын бөмбөлөг хийхийн тулд заавал урдчлан захиалга өгөх ёстой. Маш хол өндөр дээр нисээд үнэн кайфтай байх боломжтой юм байна лээ. За аргамжаат нислэг гэж байдаг. Гэсэн аргамжаат нислэг нь болохоор 50 м-ийн раундаар гэх юм тий 50 м-ийн тойргоор нисч болдог гэсэн. Тэгвэл энэ удаад яг тэр бөмбөлөг нь байгаагүй болохоор одоо байгаа тоглоомнуудыг нь ашиглаж тоглож дугаацч авсан. За миний жижиг охин бас буудахгүй санаа намдахгүй шүү дээ юм ч тоо. За ингээд сум дуусаад бүгдээрээ явахаар болсон. Энийг гүнжийг хараа бас буудаж үзэн гэд буудаж үзэж санаа намарсан шүү.
За одоо энд ирээд баг бүх тоглоом дээр нь тоглоод авлаа. Тэнд нэг хонь байсан байхгүй гэсэн чи анаа надаас 3 хонь барьж үзүүлсэн. Би хонь нилээд гоё байсан л гэж охин маань ярьж өгч. За хийлдэг чарганд 40 минутанд 5,000, уралдааны машин 2 тойрог нь 10,000, цасны мотоцикл 2 тойрог нь 15,000. Зэрэг өннүүдийн багтаасан байна лээ. За ийш ороод тооцоогоо хийсэн чи миний октодод бичээ ундаа өгсөн. Баярлсан шүү. За энэ болохоор дархан дээгүүр ниссэн бөмбөлгийн агаарын нислэгийн бичлэгийг би зүгээр хүнээс нь авсан. Тэгээ та эцтэй сонирхолоо үзүүлчихье. Өглөөгөр 5 цагийн үед нислэгийг эхэлдэг гэсэндээ бүтэн цаг нисэх болно. Дархан дээгүүр ингээд тойрч нисч болно. Яа бүр сэлэнгийн тийшээ бас нислэгийн бичлэгнүүд байна лээ. За өвөл бол их л гоё юм байна лээ. За ингээд нэг өдрийг гоё зугаад өнгөрүүлүүлсэнд баярлалаа. Баяртай амжилт хүсье. Одоо ингээд төмөр хүн дээр ирж байна. За дархны төмөрлөгийн үйлдвэрийн бэлэг тэмдэг болсон. Мөн Дархан Урал аймгийн бэлэг тэмдэг болсон. Төмөр хүнээрээ ороод гарыг гэж бодлоо. Улаанбаатараас Дарханд зорчиж ирж байгаа хүмүүсийг хамгийн түрүүнд угтдаг манай төмөр хүн байна. За төмөр хүн маань болохоор 8 тонн арматураар бүр их биеийг бүгдсэн юм байна лээ. За 8 тонн арматур эвлүүлээд төмөр хүнийг бий болгосон гэсэн. Нийт төмөр хүний өндөр нь болохоор 9.6 метрийн өндөртэй. Энэ суурь нь болохоор 2 метрийн өндөртэй. Ингээ нийт 11.6 метрийн өндөртэй юм төмөр хүн байна. За миний охин авирч гараад гутлан дээр нь суугаад зургаад оруулж. За нөгөө гэр бүл маань бас энд зүг явж байгаа. Зүрх нь бол байнга цохилж байдаг. Сэнсэн эргүүлнэ. Зүрхтэй төмөр хүн маань. За төмөр хүнийг болохоор төмөрлийн үйлдвэрийн 15 жилдээ зориулаад 2008 онд босгож байжээ. За тэгээ 2019 онд хурааж аваад Дархны зам засвартай холбоотойгоор хурааж аваад 2023 онд хэн сэргийн босгосон байна. За энэ хашаанд нь байгаа энэ цэцэг шиг харагдаж байгаа эдгээр зүйлүүд бүгдээрээ төмрөөр бүтсэн байдаг. За энэ дотор хөрхөн хүнсний дэлгүүр байсан. За ороод ус ундаага аваад өнөөдрийн зугаалга маань дуусч байгаа юм аа. За тэгсэн чи охин маань машинаа олгоо болоод жаахан гайхаад эргэлзэж байгаад ялаад ирлээ. За энэ агаарын бөмбөлгөөр биш үдийн Дархан орхон сэлэнгийн сав гадраар аялсан. Ийм өндөрт аялсан 1200 метрийн өндөрт аялсан юм бичлэг байна. Та бүхэнд энийг үзүүлээ. Ингэж явж болох юм байна лээ шүү. Нэг хүний 400,000 төгрөг төлөө дуршлан захиалга аваад цагаагаар байдлыг харж агаад ингэж гоё экстрем аялал хийх боломж үүссэн байна. Манай Дархан чуудад Улаанбаатараас бас ирээд оролцож болно. За ингээд энэ удаагийн танилцуулга аялал маань ингээд дууслаа. Дархан Урал аймаг дотор байрлах Сатурн экстрем Монголиа төвөөр үйлчлүүлээрэй. За мөн манай YouTube сувагт subscribe дараад найзуудаа ураад комент үлдээгээрэй. Үргэлж хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхний дэмжлэгээр суваг маань илүү гоё газруудаар явж олон зүйлийг та бүхэнд үзүүлэх болно шүү. Гадаадд байгаа монголчуудаа болон Дархантай холбоотой бүх монголчуудаа зориуллаа. Баярлалаа. Баяртай.